За энэ өнгөрсөн цагаан сартай холбоотойгоор бас нэлээд иргэдийн шүүмжил гараад тэгээ энэнийхээ дагуу засгийн газар 3 сард хууль өргөн барьсан юм л да. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ одоо хуулийг өргөн барьсан. Тэгээ энэ хуулийг хэлцэхгүй байж байгаа. Тэгээд яг тэрнтэй адилхан яг бүх зүйл нь бүгдээрээ адилхан хуулийг гишүүд бичээд ороод ирж байна л да. Бүх юм адилхан шүү. Тэгээд тэр засгийн газрынхаа хуулийг ягаад хилцээгүй? Өөрөөр хэлбэл яг ийм агуулга бүхий хуулийг засгийн газар 3 сард өргөн барьсан байхгүй юу? Тэгээд тэр хуулийг хилцээгүй. Одоо хүртэл хилцээгүй. Яг тэр хуулийг бүгдийн тэр чигээр нь хуулаад аваад ороод ирсэн байна. Та нар тэр засгийн газрын өргөн барьсан байгаа тэр хуулийг үзээрэй. Тэгээд нэг гишүүд нэг хууль баталж нэг тоогоол нэмж байгаа юм шиг харагдаад байна.